За миний нэр Нарсан мөгийн Харанчия 1975 онд орон тайвны Чаблсад төрсэн. Авижээр ажил мэргэжлийн онцлогсож болсон юм. Дээр үед чинь өсөлтсөн үед бас хүмүүсээ гэдэг юм уу ийштэй шин тамилж ажилладаг гэсэн. Тэгээд би бол уг нь бол яг орон тайвны Чаблсан сумд төрсэн. Чаблсад төрсэн боловч хилд орж хөлд орсон газар маань баян болсон. За тэгээд ерөнхийдөө нэг хүн таних өөрийгөө ялгаж төрсэн газар маань баян төрсөн. Тэгэл Сэлэнг аймгийн цагаан толгойс хомтой юм. Тэгээд Сэлэнг аймгийн төв гэдэг юм. Улаанбаатар бат гэдэг ерөнхийдөө нэлээд нөөж амьдэрсэн. Тэгээд тэр үеэр манай ах эмээ дээр өссөн. Тэгчээд сургуульд орох насаа хэтрүүлэн эмээ дээр хэлсэн хэрэгтэй гэрчтэйсэн юм. Тэгээд аав болохоор даалгавар өмнөс ингээд бүхсгүүд нь хэлээд өчөж байгаа. Багш шиг заахгүй юм чинь. Сургуульд орох итгэлийн хангаж байгаа. Тэгээд үнэн сэний одоо ингээд бүхсгүүдийн нэг зөвлөгөөд бичүүлээ. За үнэн сэний талбарлуулаарай гэдэг талбар тоххой. Тэгээд авч нөгөө санаач бодож байгаа юм шиг шүү дээ. Гэрээр харахгүй шүү дээ. Дагаад таны ажил хийхдээ. Тэгэл нэг ирэхээр яахыг нөгөө дэвтэр дээр голом бичлэгээ хийж юу одоо нөгөө уншиж хийж байгаа шалгах байхгүй. Тэгэхээр манай ах болохоор намайг гацгалж чинь манай ах болохоор амар гарын дүрт одоо инженер хүн л юм албан инженер. Тэгээд бид нүрт юм зонгол монголоор тоолоо хийчихв, пууч юм хийчихв. Тэгээд би агаагаараа тоолоо хийлэгдэг. Ахагийн юм бичгийг болж үчдэг гэж байна. Тэгээд яг хөтэ тэгж байгаа төлөв шиг сурсан шүү. Мэдээгүй. Агааг уншуулах гэсэн чинь агаа уншиж байгаа. Би нэг хиймсэн болж байгаа. Тэгээд би бицсэн болж баригдаад тэгээд намайг дуудаж шалгасан чи би уншиж сурсан гэсэн тэгэхэд хэлсэн юм л да. Тэгээд яг хөтэ нүгэртэй үлдээд байгаа нэг чинь хааш нэг хөө намын саналаа очсон. Тэгээд намын санд очих тэнд одоо би сүлд нэг болж бицсэн. Нэг болгочсон сэрэг ингээд одоо тэр намын санд гэсэн чигч. Тэгээд надад хаалт юм шиг сурч байсан юм байна. Тэгээд ном олчихсан. Тэрний тийм үлгэр гэсэн юм. Ноёноо авч явах замын нэг ташаар оруулах. Наалдан бат гэдэг ташаар оруулах. Ноёны нэмэлтийг нь алдчихсан тийм үлгэр гэсэн. Тэгээд нэрүүлсэн. Тэгээд тэрнээс хойш наалдан бат болсон да. Ерөнхийдөө ном уншихтайсан ганцаар юм хэлдэг байсан. 3 жил сэлж дараа нь спорт гэсэн юм байна. 1992 онд дараа нь сургуулаад төгсөөд Монголын багш шиг сургуульд түүх сэтгэл судлалыг гэсэн суралцсан дээр бол сэтгэл судлалын техникийн анхны эсэлт гэсэн би таасан мэргэжилтэн үлдээ. Тэгээд бас тусдаа техник маань хараахан байгуулагддаг байсан учраас түүхийн техниктэй хамтдаа тэгээд түүх хүчний сэтгэл зүйч гэсэн юм мэргэжлэр төгсөж ирсэн. Тэгэл одоо тэр үед чи яг чинь одоо 90-ад оны хамгийн галзагтай сайхан найрагч зохиолч нь бидний митингийн хамт суралцж байсан. Яг тухайн үед бол яг залуу олон сайхан яруу найрагчид гарч иж байсан. Тэгээд тэр хүн дотор тэр хүмүүсийн одоо олон сайхан шүлэгт яруу найраг өсч тэр хүн бол бас нэг тийм миний бодлоор тэгээд энэ зүрийн л одоо дүр сонирхолтой л байдаг багтал. Гэтэ надад бол яг тэр начир найрагч нэг тийм зөөлөн гэгээлэг тэр уянган таалагдсан гэх юм. Тэгэл үйт ингэж яхав тийм болохоор тэгээ очиж харна 2 давхрын тэр 3 давхрын төв барьны 2 давхар 3 давхар Монгол хэл орон зохиолын тийх юм. Одоо ингээд нөгөө заалмаланд очиж лекцнэр тэр өгч байгаа харна. Нэг сүртэй нэг дуу чим мэдээ нэг олгуулаа хүлгсэн л тийм хүмүүсээс санагдтыг. Тэгэл асал нөгөө асал цуутай байсан да тэрээд гожигнуулсан ер нь бол тэгэхэд бас л нэг тийм намхан зөөлхөн гэгээлэг төрхтэй тэгээд яад ч юм тийм нэг зөөлхөн л санагдчихсан надад. Тэгээд ерөнхийдөө уран бүтээлийн сонирхон тэгээд өөрийнх нь одоо аль болохоор л мэдээлэлээс нь холдохгүй байхыг айлуулахаар хичээдэг байсан. Тэгээд яг ер нь бол яхаа амьдралдаа ганц удаа л тэр үнтэй уулзч өгсөн. Тэр нь юу гэхлээр би одоо орчин сургуульд ажилладаг хаад их шүл одоо ч гэсэн болдог л да их шүлэнд орчлон гэдэг сурагчдын яруу найргийн наадам бол тий. Тэгээд тэр их шүлэнд орчлон яруу найргийн наадамд нэг удаа шүүгчээр ирж ажилласан. Тэгээд шүүгчээр ирж ажиллахад нь би яг өөрийнх нь гаргасан 3 төврийг нь аваад тэгээд өөр нь гарын үсэг ингээд зурулж авч ирсэн. Одоо яг миний яг хамгийн дуртай тэр хичээлдээ бас чамд ярьж гэдэг тэр шүлгийн мөрийг бичсэн тийм дурсгалын хөвгтэй ном надад байдаг. Тэгээд сүүлд яагаад ч нэг учрал өрөөл таараад цагаан уул бас нэг цагаан уулаас бас яг шүлгийнхэн CD-г
дуртай нас хүнээр дамжуулж авах тийм боломж гарсан. Тэгээ надад яг тэр юм өсгдөө өсөхгүй хоёр ширхэг. Тэгээд хамгийн дурсамжтай сайхан юмнуудын маань нэг. Тэгээд тэр сүүлд ирсэн нэг ном нь болохоор яг Эрдэнэ очрын өөрийнх нь гар үсгтэй. Гэхдээ Василий Шукшины тийм дурсамж тэмдэглэл уран бүтээлийн төвөр ном байгаад байна. Ерөнхийдөө тэр хүнтэй холбоотой дурсамж гэх юм бол тийм төгс, тийм төдий. Тэгээ нэг найз маань бас яг тэр миний хамгийн дуртай шүлгийг надад монгол хичгээр бичиж өгсөн. Санамсаргүй л цаг хугацаа эхэлсэн, үйлс нүүж эхэлсэн, салхилж бороо орж, цас хаялж эхэлсэн. Сансрын юм болцоогүй учрал өрөөлөөр дүүрэн онжилүүдэд санамсаргүй л хүмүүн амьдарч, уул толгод ургаж, ертөнц оршсоор ирсэн. Нартай бороогийн зүсэрхэн уярал цэцгийн нулимстай, намхан толгод бисээ түшээд зүрмгэлэх нь ижийн гэгийн зүүдтэй, нуур зурмаасаа ангир, ижлээд удан ганхан, навч унахсан гүнигтэй. Номхон хулмар чөдрөө тастаад алгуулах нь гижилтэй үрсэлтэй. Санамсаргүйгээр чамтай очих минь болцсноос илүү догтлолтой. Санамсаргүйгээр нэг хүн ингэрт гарах нь жамын хагцлаас харамсалтай. Санамсаргүйгээр нүцдэг лийчин гэгээ ингэрт цэлсхийх 10 хэдэн жил ингэлжтэй. Санамсаргүйгээр нүүдэл хүсхийн бараа гүвэн дээр гарч ирэх нь алс цагийн удирдгалтай. Амгалан зүудэнд гинт орж ирээд уулах чинь сэтгэл өвдөх хөндөртэй. Анирхан хэрлэнгийн шугууд хайрын гүнгдүүлэх чинь итгэл дуудсан гэгээтэй. Амьсгал зөөлөн дорны салхи өөрт орж ирэх нь хүүгийн минь санаалдаастай. Азар биеийн онжилуудыг чимгэлэн дуулсан хожмын алтан хуудастай. Санамсаргүйгээр нөхрөө гомдож уучлал ирэх минь цээжний амгалан нарны туяатай. Санамсаргүйгээр цэцэг тастаад хээр замд гээсэн минь талын салхины эмзэглэлтэй. Санамсаргүйгээр голын усанд чулуу шидээд эргэж харлахгүй явсан минь нүгэлтэй. Санамсаргүйгээр гоёмсог нарны гэрлийг алгаараа хаасан минь зуны алтан зурагтай. Шууганы өндөг гинэт хагарч ангаахаа гарч ирэх хувь төөрөгтэй. Шуугаан тонжилүү тэнгэрийн хаяг түлхэх нь газрын мөнгөн зураатай. Сураг битүү алс цээжин дотор будан гурах нь зүүдэн хөшөгтэй. Сүд өвс гортыг татаад гүлцэх нь нарны зурсан уртай. Санамсаргүйгээр засны гэгээ тэнгэр дуусч борооны солонго газарт нумрах. Сайхан нурчлангийн өнгөнд хууртаад хүмүүний амьдрал дуусах нь гүнигтэй. Санамсаргүйгээр дүүрэн он жилүүдийн таварт хөшгийг сөхөж салхинд зогсоод уул талыг ширтэх минь амьдын жаргалтай.